Бүгдийг хүртэл одоо миний бие бол саяны дотоод сонгуулийг зохион байгуулах хяналтын дэд зөвлөлийн наримчгийн дараагаар ажилласан. Энэ хугацаанд ажиллаж байхад бол маш олон дүрм тэр байтугай одоо үндсэн хууль, улс төр намын тухай хууль тийм ээ. Цаашлах юм бол эрүүгийн хууль гэх мэтлэнгээр маш их төрсөн асуудал гарч ирсэн. Тухай бүрд нь одоо шаардлага тавьж одоо нөгөө намынхаа Viber группт бол тухай бүрд нь хэлж ирсэн. Тухайлбал одоо жишээлбэл одоо хандив авахгүй хог хүний дансуу бас шилжүүлж улс төрийн намын тухай хууль зөрчижсэн асуудал гарсан. Тухайн үед нь одоо миний зүгээс тухайн үед нь хэлж ингэж болохгүй улс төрийн намын тухай хууль зөрчиж байгаа настай асуудлаа гэд хэлээд бас болиулж ирсэн. Тухайн үрд нь л одоо эрэндэл юм засах гэж ажиллалаа. За хамгийн гол асуудал нь одоо бидэрт ямар асуудал байсан бэ гэхлээр ерөн бол яг үндсэн дүрмийг ингээд өөрчлөөд нэг сайхан юм шиг болсон. Хамгийн гол настай асуудал нь юу вэ гэхлээр ерөөсөө энэ тухайн сонгуулийг зохион байгуулах нутаг дэвсийн дэд зөвлөгөөд 21 аймаг 9 дүүрэгт одоо 60 гаруй төлөөлөгчдийг томилсон. Нутаг дэд зөвлөлийн дарга наримчиг нар. Тэдэрт нь дандаа улсын их хурлын гишүүд томилсон байхгүй. Улсын их хурлын гишүүд нь очиж өөрсдөө сонгуул зохион байгуулад өөрсдөө тухайн аймаг дүүргийн намын дарга болгоод өөрсдийн үндэсний бодлого хорооны гишүүн болоод өөрсдийнхөө хүмүүсийг үндэсний бодлого хороонд оруулж ирсэн. Энэ үл яа харахгүй нийтийн албанд ашиг сонирхол зөрчил хууль төрсөн асуудал байхгүй. Энд үндсэн хуулиар одоо өргөсөн дангарахтай үнэнч байх тийм үү? Их мэдл албан чуулга уруулан ашиглахгүй байх гэдэг. Энэ нөгөө нэг эрүүгийн хуулийн 22-ийн 1 заасан эрх мэдл албан чуулганы байдал уруулан ашигласан өөрт болон бусад даваа байдал үүсгэсэн гэдэг гэмтрийн чанартай үйлдэл болчихж байгаа. Тэгээд эдгээр зохион байгуулсан хүмүүсийн очиж тухайн одоо сонгуулийг зохион байгуулалтаа аваачиж нөгөө нэг зарцаа нүүлэх асуудал хийгээ. Тийм үү? Тэгээд нөгөө чөлөөт сонгуул гэдэг бол сандаа чөлөөтэй өгч тоо шүү дээ. Чөлөөтэй өгөхгүй ялангуяа надад би бүр Баян гол дүүргийн үндэсний бодлого хорооны дэвсчихсэн. Тэгэхэд бол Амгаланбаатараас мессеж ирсэн байхгүй. Энэ хүмүүсийг үндэсний бодлого хороонд дэмжээрэй гэдэг. Тэн дотор нь манай даваагийн мөнгө гэрдэн нэр явж байгаа байхгүй. Гимслэнгээр өөрөлдвөл тэгж хүмүүсийг өөрсдийнхөө одоо үүрүүдээс хэд хэдэн өмсөд 4 хүн байх уу 5 хүн байх уу сонгож намын Баян гол дүүргийн намын хорооны гишүүдийг сонгочоод тэгээд өөрийнхөө сонгосон хүмүүсд ингэж энийг сонгоорой гэж явдаг чинь эн чинь эрүүгийн хуулийн 22-ийн 1 байхгүй юу? Эрх мэдэл албан чуулганы байдал уруулан ашигласан. Ялангуяа сонгуульд мөнгө тараасан. Тийм үү? Зарцаа нүүлгсэн. Энд чинь нөгөө нэг арчлан намын гол суурчин бид нар арчлан шудраг ёсны гол үндсэн шудраг сонгуул авахгүй. Гэтэл энэ чинь шудраг байж чадахгүй шүү дээ. Чөлөөт сонгуул байж чадахгүй. Чөлөөт биш хүмүүс гарч чи өнгөсөн учраас одоо ингэх ёстой гэдэг талаас нь явсан. Энэс чинь болж арчлан намын 378 УБХ-гийн асуудал гарч ирсэн. Бид нар УБХ-гийн гишүүдэд 80 гаруй УБХ-гийн гишүүдэд танихгүй. Би ямар сандаа гайхад энэ гадаад байж гад ирсэн хүмүүс юм уу? Өгөл хөдөө уурхай дээр ажилладаг хүмүүс юм уу? Би юусоо танихгүй байгаа байхгүй. Арчлан намд нэгч байгаагүй. Тэгээ тэр хүмүүс одоо бүхэл бүтэн арчлан намын үндэсний бодлогыг тодорхойлоод 27, 28 оны сонгуульд авч явна гэдэг үнэхээр итгэхгүй байгаа юм бид нар. Одоо миний хүч итгэхгүй би өчтөр хэлсэн. Тэгээд одоо нэг 4 дүүрэг 3 аймагтай холбоотой асуудал гарахад зөвхөн Баян Хонгор аймгийн сонгуулийг хүчингү болгосон байгаа хгүй манай зохион байгуулах зөвлөл өөрсдөө. Тэгсэн мөртлөө бусдыг нь явуулсан. Нөгөө Баян Хонгорынхан ч хуржиж одоо гомдол гаргаад өөрсдөө нэг томилох шиг болсон. Гэхдээ ерөн бол улсын их хурлын гишүүн одоо хэн балай жаргал сайхан хэлсэн шүү дээ. Нэг хүн 3 сая төгрөг тараасан байна. Гэхдээ эн чинь ностой асуудал байхгүй. Арчлан намынхан өөрсдөө дотоод сонгуулийг хийх гэж мөнгө тараана гэдэг чинь гэмтрийн шин чанартай үйлдэл мөн биз дээ. Ингэж юун арчлан шудраг биш яриад байгаа юм бэ? Ингээд ингэж яаж хүний эрхчлөө ярих юм бэ? Тэ? Миний хувьд яг хүний эрхийн арчлан өчтөр бол бидний одоо хяналтын дэд зөвлөлийн ажил маань дуусч байгаа. 4 сарын 8 хүртэл гээд. Өнөөдөр 9-ний өдөр буюу миний хувьд бол хүний эрхийн хорооны даргын хувьд бол багшинтай эрхэн зөрчсөн иргэдийнхэн бас сонсон юу болж байгаа юу болохгүй гэдэг талаас нь судлаа. Надад бол хүний эрхийн дэд зөвлөлд байхдаа өчнөө гомд ирсэн 170 гаруй өргөд гомд ирсэн. Тухайн үед нь зарцаа нүүлгэж болохгүй гэдэг шийдвэрийг хяналтын дэд зөвлөл гаргаад амар баясгалан буюу зохион байгуулалт зөвлөлд өгч ирсэн гэтэл тэдийг хэрэгжүүлээгүй. Зарцаа нүүлгэж болохгүй гэж яасан хэрэгжүүлээгүй. Мөнгө тараах нь боловсролтой гэсэн хэрэгжүүлээгүй. Ерөөсөө л эдээс нь цаанаасаа төлөвлөгөөтэй зохион байгуулалт. Энэ бол ерөөсөө зохион байгуулалтын гэмтрийн шин чанартай хүл болсон юм аа. Одоо би бол арчлан намын үндсэн дүрмийн хорооны гишүүнээр 8 жил байсан. Арчлан намын одоо хууль эрх зүйн асуудал харьцан дээр дараагаар байлаа. Хүний эрхийн хорооны дарга хувьд бол энэ үйлдэлийг бол бид нар зөвшөөрч болохгүй. Энэ хэрвээ энийг үйлдэл зөвшөөрчих юм бол Монгол улсад арчил гэж байхгүй болно. Монгол улс зүгээр л одоо юу гэдгийг улсын их хурлын одоо нэг 42 гишүүн өөрсдийнхөө одоо гаргаж ирсэн нэг юм 20-30 хүмүүсийн фракцуудын төлөөлөөрөө конопт оруулж явна.
Өөрөөр хэлбэл энийг цаанчин 27 оны ерөнхийлөгч 28 оны улсын их хурлд альсан намаас гарч байгаа нэр дэвшнээс нь зөв конопны хүмүүс болж байгаа байхгүй. Ингээд зарцаагаа сонгосон хүмүүс чинь яг уу одоо өөрийг нь сонгосон, захиалаа сонгосон тэр хүнийхээ даалгаврыг биелүүлнэ шүү дээ. Ийм учраас бид нар энийг зөвшөөрж болохгүй. Энийг бол өөрчлөх ёстой. Тэгэхээр зохион байгуулагч энд бол зохион байгуулах зөвлөл гээд альсан намын үндсэн дүрмийг зүтсэн. Альсан намын үндсэн дүрмийн 60-6-д юг заасан байдгүй хөлөө зэрэг намын дүрм шинжсэн найруулга хийгээд өөрчлөсөн болвол намын хурлаа дагаж мөрдөх журмыг нь одоо батлана гэтэл тэгж батлааг улс төрийн зөвлөл өөрсдөө баталчаад дундаасаа зохион байгуулалт зөвлөл гэж гаргачаад өөрсдийнхөө хурлын гишүүдээ нутаг дэвсэн зөвлөл гэж гаргаад тэгээд одоо ингэ зохион байгуулснаас болж нөгөө нэг эрх мэдэл ашиг сонирхны зөрчилтэй асуудал болсноос болж ингэсэн. Энийг бол маш ностой асуудал. Бидний зүгээс бол хүний эрх орон зүгээс бол энэ асуудлыг олон улсын парламентын холбоо нөө би хүний эрхийн зөвлөл шаардлагатай АТГ-ээс эрүүгийн цагдаагаар тагнуул одоо холбогдох бүх байгууллага бид бол хандна. Энийг бол хідээд зөвшөөрж болохгүй тийм.